Сүүлийн үед өсвөр насныхны биеэ үнэлэх явдал харьцангуй ихссэн. 14 настай биеэ үнэлэгчч баригдаж байсан тохиолдол байгаа. Тэгэхээр Монгол цусаа цэвэр ариун нарны хадгалж үлдээх ирээдүйн эхчүүд маань үдий бага наснаасаа мөнгөний төлөө ариун биеэ худалдаж байгаа нь Монголын эмгэнэл яах аргагүй мөн. Түүнчлэн шалгалтын үеэр 11-р хороололт байрлалтай пүүшин буудлаас нэг шөнийн дотор л гэхэд 30-аад хятад иргэн залуу охидуудтай зугаацж байсан нь баригдсан. Тэдний 8 нь бичиг баримтын зөрчилтэй байгаа. Ер нь сүүлийн жилүүдэд хятадтай хамгийн доод түвшинд ордог иргэд Монгол улсад маань орж ирээд элдв болж бүтэхгүй хийдэг болсон нь үнэхээр худлаа биш. Энэ бол бас нэг эмгэнэл. Ямар үедээ орж ирсэн? На хүмүүс Маргааш. таймаа. А? Хаафанаа. Чингисээ. Юу байгаад өгч. Мама иде. Үнэхээр л залуучуудын чөлөөт цагаа зөв болгосон өнгөрүүлэх газар Монголд л шүн байтугай өдөрч байхгүй. Гэхдээ нөхцөл ийм байна гэд арх согтууруулах хундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ үнэлэх нь яагаад ч зөв гарч биш. Хизээ нэгэн цагт таны амьдралд сайхан зүйл тохиолдоод амьдралаа шинээр эхлэх гэтэл өнгөрүүлсэн амьдрал чинь сөхөгдвөл яах вэ? Нөгөө талаас хоромхон зуурын жаргал хэдхэн төгрөгийн төлөө амьдралдаа нүхэж баршгүй хохирол сэтгэлдээ мартагдашгүй хар сүйдэртэй үлдэхгүй залуучууд бидэнд сонголт байгаа.